уу сонсогчдоо, яг одоо та давтагдчихгүй подкастыг сонсож байна. Манай подкастыг сонссноор давтагдчихгүй сэдвээр давтагдчихгүй зочидтой оролцогчдын маань давтагдчихгүй үзэл санааны талаар сонсох болно. Ингээд багц чулуу мэдлэг мэдээлэл өгөх зорилготой мөн түнчлэн өөрийн давтагдчихгүй зан чанар юу вэ гэдгийг тунгаан бодох цагийг өгөх зорилготой хэвдэж буй манай подкаст нь тавтай боллоо. Энэ удаагийн дугаараар давтагдчихгүй сэдв, зочин, үзэл санааны юун дээр нь төвлөрч ярилцсан гэж бодож байна. Хамтдаа сонсцгоё. Сайн байцгаана уу, давтагдчихгүй подкастын 9 дахь дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар маш сонирхолтой нэгэн давтагдчихгүй зочин үрж оролцуулж байна. За сайн уу хичээ, урилгын минь хүлээж авсан маш их баярлалаа. Сайн байна уу. За инхчин олонд одоо аялагч охин гэдгээр танигдсан нэг ийм сайхан бүсгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр бид хоёр төлхөө аялын талаар ерөнхийдөө ярилцахаар байгаа. Тэгэхээр энэ жим маань одоо бас яг аялаад явж байгаа гэж сонссон. Аль улсад байгаа лээ? Яг одоо Японд байна. Японы аль хотод нөө? Японы Токио хотод байна. Тэгээд Токио хотоос тэгээд аялна. Японд яг аяллаа төлөвлөгөө бол 20 хоногийн аяллаа төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд одоо 2 дахь 7 хоногт орсон. Сүүлийн 7 хоногт бас явж байна. Ямар гоё урт хугацаагаар аялт юм бэ. Би нөгөө аялна гэхээр улсуудаар нэг заа нэг үсрэл 7 хоног аялдсан шүү дээ. Тэгсэн чинь 20 хоногаар аялж байгаа юм ш тий. Яг аль болохоор нэг оронд очив юм чи мэдээ гэж боддог. За манай подкаст болохоор ерөнхийдөө ихэнд төсөл хоёртаа хоёр тогтмол асуулт асуудаг байхгүй юу? Эхнийх нь болохоор анх ингээд давтагдчихгүй подкастт оролцооч гэж санал тавихад яг энэ давтагдчихгүй гэдэг үг ямар мэдрэмж төрүүлсэн бол яг өөрт чинь эсвэл яг энэ үгтэй холбоотой дурсамж ч юм уу байдаг бол хаваалцаач. За давтагдчихгүй гэдэг үг. Дандаа гэгээлгэл юм санаад орж ирэл л да. Одоо хүний амьдралд төсөөлөөгүй давтагдчихгүй маш олон зүйл бас тохиолддог юм байна. Тэгээс миний амьдрал ч гэсэн маш олон зүйл тохиолдож байгаа. Тэгээд ер нь бол дахин давтагдчихгүй мэдрэмж, тэгээд анхны мэдрэмж өөнд тэгээд давтагдчихгүй төрхүүд яг хүн болгонд өөрийн гэсэн юм байдаг шүү дээ. Бид нар ч гэсэн өөрсдөө хүн болгон янз бүр. Тэгэхээр хүн болгоо яг давтагдчихгүй өөрийнхөө байдаг гэж би бол дутдаг. Тийм үг санаад орж байна. За тэгэлгүй яах вэ? Тэгээд NG-г маань бас мэддэг хүмүүс маань ngtravel.com гэдэг юм уу эсвэл Facebook пэйж хуудасуудаар нь нэлээд өөрийнх нь бас профайлаар нэлээд сайн мэдэх бах. Мэддэггүй хүмүүс бол яг анх ер нь яаж аяллаа амтанд оров, аль улс руу анх яаж аялаж эхэлсэн бэ гэдэг талаас нь сонирхол. За анх би өөрөө ийм олон орноор аялна гэж бодоогүй. Гэж бодгоо байж байгаад сургуулиуд төгсөөд тэгээд хамгийн анх Филиппин руу явж исэн. Тэгээд Филиппин руу яваад тэр үед хас буцаанд аялаад англи хэлний сургалтын төв рүү явсан л та. Тэгээд тэр үед за ер нь хүн гэдэг чинь аялж болт юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд яг хамгийн анх ганцаараа гэвэл би Тайланд руу аялсан. Тэгээд Тайландын аялал 17 хоног үргэлжлэхдээ сая 850 хүрсэн. Тэгээд тэрний талаар аяллаа талаар бичсэн чинь нөгөөх нь амар олон хүнд хүрээд. Тэгээд маш олон хүмүүс холбогдоод яаж аялсан, яаж аялдгийг, аялахын тулд яах юм гэх амар хөөрхөн зүйлээ авдаг. Тэгээд авчаад аялаад ирдэг. Аялаад ирснийхаа дараа надаа стойх баярлалаа. Чиний ачаар өстой гоё юм үзсэн гэх мэтлэн. Яг иймэрхүү хүмүүс амар их орж ирдэг. Болсон учраас аяллахын тухай бичдэг болсон. Тэгээд яг талархлаа илэрхийлдэг хүмүүс их байдаг. Тэгээд тэр хүмүүстээ бас маш их баярлалаа. Та нарын урмын үгээр бас тэтгэлдэж дараагийн аяллаа илүү ойлгомжтой. Тэгээд аль болох хямдхан яг үл бид нар ч одоо юу гэдэг доллараар цайлшдаг хүмүүс биш те. Тийм болохоор аль болох яг ингээд би өөрөө залуу учраас би өөрөө цайлангаараа өөрөө ингээд аялдаг учраас аль болох хэмнэлттэй юм тахнаар
яаж хаашаа явах вэ гэхэл одоо жишээ нь би Японд руу 500 мянгад ирсэн. Тэгээ та энэ тухайхаа бас удахгүй бичэн. Тэгэхээр бас олон Япон явахыг их мөрөөддөг баг. Яг л миний хувьд Япон гэдэг бол баг мөрөөдлийн улс байсан. Би аян болохоор л явна гэж боддог. Тэгээд яг одоо Японд ирсэн байна. Тэгээд бас мөрөөдсөн улсын хайр нэгт ирсэн. Бас маш хямдхан зардлаар ирсэн. Яг тэр сая ганцхан солилцсон чи саяын явчин болохоор плед ороогүй үнэтэй тий? Зардлынх нь л энэ замын зардал ахгүй юу? Замын зардал 500 бичиж байгаа юм уу? Улаанбаатараас Токио орч замын зардал нь сая төгрөг болсон ирж очих. Зүг. Тэгэхээр ч бас айгүй боломжийн нөхцөөр ирсэн биш тий? Айгүй сайн судалж байгаа төрсэн биш үү? Нэг тал нь 500 мянгад ирсэн. Яг л Японч өөрөө маш чухалтэй. Тэгээд би Япон, Сингапур хоёрыг бол өстой баяжхаараа орчиндоо л гэж боддог. Тэгээд за очиод бол угаасаа маш их мөнгө өргөдөг учраас ядаж замын зардлаа хийнэ гэдэг үндсэн дээрээс судалж байгаа. Тэгээд нэг тал нь 500 мянгаар ирсэн. Тэгээд яг ямар ч үйлрэл 500 мянгад хангалттай яваад ирэх боломжтой. Одоо 100 болохоор үнэтэй болдог, үйл болохоор хямдхан болдог ч гэдэг нь тийм байхгүй. Зүг. Тэгвэл тэр юу н орохоор мэдээлэл нь орохоор уншина. Манай нэдээс Японд идэг байхгүй. Тэгээд айгүй үнэтэй байна гэ тэгээд ирж очих зардал нь. Харин тийм. Яг Улаанбаатараас шууд 6 цаг нисдэгтэй. Тэгээд тэрнийхэн тикет нь би өөрөө харсан чи 2 сая 200 байсан. Тэгээд би одоо замын зардал 2 сая 200 үрчээ. Тэнд очиод бас хэдэг үрэх юм бэ те. Тэгэхээр ч амар хэцүү болчиход тэгээд за яаж хямдхан явах уу гэж бодож байгаа. Тэгээд ирж очиод нэг төгрөгөөр ирсэн байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд аялсан улс нь бол Таиланд гэж ойлгох юм тий? Тийм, ганцаараа бол Таиланд руу явсан. Манай нэг найз болохоор яг миний подкастын 4 дахь дугаард орсон байхгүй юу? Тэгээ бид хоёр яг яриан дундаар ярьжсэн чинь би NGO тохноос их үлгэр дуурайл авдаг мөнгө хурааж байгаа гэдгсэн байхгүй юу? Тэгэхээр хүүе би тань штэ гэдгсэн байхгүй юу? Тэгсэн чи өө тийм үү би нийтлэлийн юуг нь ярилцлага нь уншичаад айгуу гоё урам ирч хүч аваад ингээ мөнгө хурааж байгаа гэдэг энэ хөөрхөн нэг мөнгө цөлөд гахаад штэ. Тэнд хурааж байгаа юм билээ. Тэгээ би айгуу гоё санагдаад яг хэлэндээ гэж бодож исэн байхгүй юу? Яасан гоё. Харин ингээд хүмүүс нэг хөөрхөн ингээд ахаар. Харин тийм. Амар урам авдаг. Харин тийм. Маш их баярлалаа. За одоо бас сонсох байхаа цацагт харин. Тэгээд бас ийм асуулт асууж өгөөч гэсэн байхгүй. Хамгийн түрүүнд аялыг гэвэл ер нь ямар орн руу аялвал зүгээр бол гээд нөө визгүй айгүй олон орн мэдэн штэ. Монгол руу 50 60 гэдэг лөө баг. Тэр дундаас Монголч нэг 20 идэв. 20 идэв лөө. Тийм үү. Би 50 60 гэж татсан. Тэгээд юу гэхээр Ази орн надад бол их зүгээр санагддаг. Яг гэвэл Ази орн ихт ойрхон. Тэгээд дээрэс нь ялангуяа Ази орн чинь аялал жуулчлал бас хөгжүүлсэн орнууд нь их ойлгомжтой, явхад их амархан байдаг учраас би бол хамгийн түрүүнд одоо тий ойрхон ямар байвал одоо Ази орноор явчих их зүгээр гэж би боддог. Яг л миний хамгийн анхны аялал өөр Ази орн байсан. Тэгээд Таиланд ч өөр аялал жуулчлал маш сайн хөгжүүлсэн орн учраас явхад их амар ойлгомжтойсэн. Зарим орн ч одоо юу гэдэг аялал жуулчлалаа сайн хөгжүүлэх орн ч нэг ойлгомжгүй тийм очиод яг яах вэ ингээд төөрөх бүтлэх маш олон асуудал байгаад байдаг. Тэгэхээр тэр асуудлыг ойлгомжтой байх юм бол Азийн орнууд ялангуяа ойлгомжтой Таиланд, Индонез ч гэдэг юм уу хэмжих байвал их зүгээр хаа. Тэгээд би пэйж дээр бас Таиланд, Вьетнам талаар бичсэн байдаг. Тэрийг уншчихвал ойлгомжтой болох байхаа. За тэр улсууд руу аялахад бас юу зардал нь бас гайгүй гарч магадгүй тий тэр нөртгөн их боломжийн юм шиг санагдаад хэдийн судлахаар. Гэтэ Монголд ажиллахаар Ази орн ч болохоор за ер нь бол ингээд яг аялаад эхлэхэд юу ойлгосон бэ гэхээр замын зардал тий замын зардал
чи стонерэ тэнгэрээд нисэх үү, газраар явах уу. Тэгээд очоод ч гэсэн $5 хоол идэх үү, $30 хоол идэх үү гэх юм уу тий. Тэгээд буудалд нь $10 буудалд буух уу, $30 буудалд буух уу. Хүнээсээ шалтгаалчихна. Тэгээд яг юу үзмээр байгаагаа мөнгөндөө тохируулаад тийм үү тий. Ер нь бол аялал гэдэг яг сонголт болж эхэлж байгаа юм л та. Зя. Тэгэхээр нэгэнт аялалгаа ярьсных бас ингэдэг байхгүй юу? Ганцаараа аялыг гэхээр ихэнх хүмүүс нөгөө айцтай байдаг. Ер нь ингээд за тэр улс руу ганцаар явахаар чинь эрсдэлтэй одоо хүний 8 гэж амар хүндрүүлж одсон шүү дээ. Ер нь бол тэгэл ядчил төөрхөөс ахуулаад гэдэг. Ер нь энэ айц банх байсан уу? Эсвэл анханасаа ингээд амар зөрөгтэй явж эхэлсэн үү? Хэрвээ ийм айцтай хүмүүсээ үл юу гэж хэлмээр байна? За би наад асуудал гэсэн жоо яагаад гэдэг юм аа. Яагаад гэвэл одоо юу гэдэг те намайг олон хүмүүс ингээд дэмждэг followers хийдэг хүмүүс байдаг. Тэгээд тэр дунд нь ингээд би ингээд нэг амар inspiration өгөөж байгаа юм шиг тэгсэн мөртлөө ингээд ганцаараа аялал гэж хэлэхээр миний хувьд болохоор бас жоохон аюултай хэрэг ямар нэгэн асуудал одоо миний блогийг уншаад ямар нэгэн асуудалд орчвол би амар ингээд нэг надад тийм муухай санагдах байхгүй. Тэгэхээр би ганцаараа аяллаа гэж би бол тэгж хэлье. Яагаад гэхээр би сая 6 сарын 1-нд жид болгоос явсан аялал хийдгэлтэй. Тэгээ 6 сарын 1-нд нэг жоохон нэг таахан байлаа. Тэгээд би таны блогийг уншаад тэгээд би аялсан. Тэгээд би Монголдоо аялаад би шууд вагон суугаад тэгээд 24 цаг вагонд явчаад тэгээд нэг хөдөө очиод гиснээ буцаад ирсэн. Тэгээд тийш яшаа би айж байгаа зүйл хэрвээ тэр хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдвол яах вэ гэдэг юм айж байгаа байхгүй. Тэгэхээр сайхан ядаж найзтайгаа аялаарай гэж хэлмээр байна. Тэгээд олон жоохон хүүхдүүд бас намайг хардсан байлээ, сагдсан байлээ. Тэгээд тэр хүүхдүүдийг ганцаараа бас гитэ аялаасаа гэж бас хүсэж байна. Ер нь бол аюул гэдэг чинь хаана бол хизээл бол гарч ирэх боломжтой. Тэгэхээр чинь заавал ганцаараа аялаад байх бас шаардлага байхгүй байна. Аль бол нэг ядаж нэг 2 нэг найзаа дагуулдаг ч юм уу. Ялангуяа жоохон хүүхд бол би ч бас аялал хэлэхдээ тийм амар жоохон бол байгаа бүрштэй. Миний хамдаа явахтай аялал чи 2 жилийн өмнө гэдэг чинь тий би чинь 24 хүрсэн байсан юм уу? Тэгэхээр нөгөө 20 морьтой хүүхд чинь бас газар явахаар би бол өмнөөс найз байгаа байхгүй юу? Бас эрсдэлтэй. Тэгэхээр найзтайгаа яваарай. Угаасаа аялал гэдэг хин нэгэнтэй хуваалцж байгаа үед илүү их ажиглалтай болдог. За. Асуултаа яваарай. За. Сонсож байгаа хаа. За. Би ингээд NG-ийн ингээд постууд тэгээ зураг мөрийг айгу харах дуртай байхгүй. Хүн нэг гоё юм харахаар нэг кайп авдсан штэ. Яг тэр одоо хүмүүсийн нэг байхгүй юу? Яа тэгэхээр амар гоё аяллаа зургнууд ордог. Би одоо яг дурсамжид амар гоё яадаг зургнууд ярих юм бол савлуур дээр сууж байгаа нэг зурагч юм байдэн штэ. Тэр Таиландд авсан баха баг. Бүр нэг амар гоё мөрөөдлийн заяа. Яг нэг савлуун дээр өөр ингээд суугаал гоё савлах юмсан ингээл амар том савлуур дээр суудсан байгаль нь айгу гоё. Тэгээ бас нэг зураг байдаг нь далайн эрэг дээр яг ингээд далайн давлгаа ингээд айгуу гоё орж ирж байгаа нэг тийм зураг байдаг да санаж байна. Тэр зураг чинь гэх юм уу ингээд хүнд айгуу гоё мэдрэмж өгөх зураг зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр яг аялаад явж байхад ер нь аялаас авсан хамгийн гоё мэдрэмжүүд гэдэг юм уу. Яг энэ үед би нэг ийм гоё мэдрэмж мэдэрсэн ч гэдэг юм уу. Тийм гоё нарийн мэдрэмжүүдээс яриад. За аялалын зөөр бас гайхамшигтай л да. Тэгээ маш олон зүйлийг сургадаг. Юу гэдэг аяллыг хоббигоо болгоод одоо 2 жил болсон байна. Тэгээд маш олон зүйл болдгоо. Одоо хамгийн сайхан дурсамж гэвэл хийж үзээгүй зүйлүүдээ хийх, тэгээд тэр шинэ орнтой танилцах, тэр улстай танилцах, яг тэр улсын иргэд нь яаж амьдэрдэг, баян үн, ядуу хүмүүс нь ямар байдгийг 10 жил нь тэгээд улс төрн ард иргэдэн тийм яг юунаас шалтгаалж яаж амьдарч чинь гэж тэр их сонирхолтой санагддаг. Тэгээд очиж нэг оронд аль болох удах тусам одоо юу гэдэг нэг оронд би удаан байх хэрэгтэй гэдэг нь маш сайн ойлгосон. Яа тэгвэл нэг оронд очиод 7 хоног нэг өөр. Тэгээд 20 хоног ч гэдэг юм уу 30 хоног бас шал өөр байдаг. Тэгээд яг үнэхээр таалагдахгүй оронгоо бол би бол алгасан явчихдаг.
жишээ нь одоо Аргентины Буэнос Айрес гэдэг нийслэл гэдэг. Би ер нь нийслэл том хотуудад нэлээд дургу гэдгээ маш ойлгосон. Байгальтай ойрхон байх тусмаа их зүгээр. Тэгэхээр том хотуудаас илүү тосгонлоо байгальтай ойрхон хот руу явдаг. Тэгээд нэг оронд сүүлд би Индонез руу бас явхад би ажлаасаа болоод 11 хоног явсан байхгүй юу? Ажлаа амжуулаад тэгээд 11 хоног явхад надад бүр маш тийм буцмааргүй санагдсан. Би тэр орны талаар барагтай мэдэж чадаагүй. Яг нөгөө жуулчид очдог газраа л явчихж байгаа болохоос яг ард иргэд нь яаж амьдэрдэг, эдгээр хоол хаанаас үндэсний хоол нь яг үндэсний хоол нь айл юм тий. Одоо жуулчдад зориулсан хоол гэж байдаг. Үндэсний хоол гэж бас тустай байдаг. Хүмүүс нь яаж амьдралын шал өөр л та. Тэгээд Индонез руу би дахиж очих шаардлагатай ах гэж бодсон. Яг тэгвэл дэндүү 11 хоног бол дэндүү цөөхөн байсан. Тэгээд тэр орны тухай мэдхэд бас жоохон дутагдaltaй санагдсан. Тэгэхээр нэг орн руу явж байгаа бол аль болох бас удаан байгаад барыг тэндээ нэг жоохон амьдарч үзээч юм уу тийм. Тэгээд явж үзэх зүгээр санагддаг. Яг жинхэнэ аялагч хүний яриа шиг сонсогдчихэ. Яг нөгөө нэг очисон газрыг айгүй гоё нөө мэдэрч аялна тий. Зүгээр нэг гоё газар үзэл далаа үзэл буцах гэдэг утгаараа биш ч юм уу тий. Тэгээд санагдчихээн. За ер нь одоо нэг асуулт байсан. Аялахад мөнгө чухал уу? За чухал. Тэгтээ яг нөө одоо угаасаа нөө чиний постуудаас зөндөө хардаг л да мөнгөө ингээ сайн хураавал явж болно гэл ер нь хүмүүс ч гэсэн сүүлийн үед бас өөрчлөгдөж байгаа. Дээр үед чааш нь хэдэн жилийн өмнө бол мөнгө ихтэй байж ич нөө аялна гэсэн ойлголттой байдаг байсан ш тий. Тэгээ сүүлийн үед мэдээлэл айгүй хөгжөөд ер нь бага мөнгөөр ч гэсэн хүмүүсээс аялдаг болж эхэлж байгаа. Тэгэхээр тийм болохоор би нөө аялалд мөнгө бас чухал уу? Заавал мөнгөтэй ижиж аялах уу гэж асуусан байхгүй их мөнгөтэй ижиж гэдэг юм уу? Тийм. Би одоо аялдаггүй байхдаа баян мөнгө аялдаг гэж боддог байсан. Тэгээд юу гэх мэдээж ингээ Улаанбаатараас Мятын нислэгийг хараад энэ ч одоо нэг ганц удаа одоо Бээжинг нисгээд бол сая 500 чинь за очиод одоо бас дахиад нэг иймэрхүү хэмжээнд ирэхгүй ядаж Бээж үзэх тул 3 сая төгрөг хэрэг болох юм байх шүү гэж боддог байсан. Гэтэл яг өөрөө Бээжинг рүү аялаад ирэхэд ирж очих зардал нь 200 мянгад багцчихдаг. Хамгийн их одоо газар явхад тэгээд заавал баян Бээжээс бас аялдаггүй юм байна гэдэг бас ойлгож ирсэн. Тэгээд хүний өөрийнх нь нөгөө хэрэглээ бас яг ямар юм шаардлагатай эмгэгтэй хүүг юм чи тэ одоо бас нэг мөдөө цайтай гоё хувц муц аялдаг байхдаа их хувц авдаг байлаа. Тэгээд нөгөө ганц гангардаг зүйл нь одоо хувц зүйл нэ манай монголчууд их хангаа штэ. Сайхан охтууд явна тэгэл бид нар охтууд чинь бас жоохон адилхан эмгэгтэй үе гэж гоё хувцалтаар гоё хувц аавн дэлгүүрээс тэ. Гэтэ эцэс нөгөө хувц чи илэгтэл дуусна. Тэгэхээр тэрний хооронд би нэг 100 мянгаар хувц моц авч ирснээс тэр мөнгөө хатгалаад тэгээд аялаад эхлэхэд тэгээд тэр мөнгөөрөө яг өөрийнхөө хадгалсан мөнгөөрөө аялаад эхлэхэд бас гоё л доо илүү миний хөдөлмөр шингэсэн тэгээд миний одоо их тийм өдөр шингэх хөдөлмөр шингэсэн учраас илүү амттай байдаг. Миний аялал илүү амттай болж болдог гэх юм уу. Тэгээд аялаад эхлэх хүн бас арай илүү дараахан болдог болов гэж боддог. Тэгээд илүү минималист болдог болов. Яг би залуучуудаа жоохон нөгөө хандаж хэлмээр байдаг зүйл нь биднээс ингээд нэг шоу цэнгэж гэдэг юм уу те. Хэрэггүй зардал маш их мөнгө өрдөг юм болов гэж би хардаг. Ялангуяа амар сайхан залуучууд байдаг. Гэхдээ аялаад үзээсээ зөвхөн Монголдо байгаа нэг Монголын нэг 3 сая хүний тогоонд чанагдчихснаас нэг жоохон гараад юм үзээд нүд тайлаад ирэхээр тэр нөгөө нэг үнэтэй цайтай хувцж байдаг юм уу? Өдөр тутмын тансаг хэрэглээ бол тийм ч чухал биш. Тэр мөнгөөрөө шинэ орон үзээд шинэ хүмүүстэй танилцаад ингээд шал өөр ертөнцийг харах шал өөрчлөгдөж л та. За тэгэхээр яг хүмүүс ингэж асууна одоо сонсож байгаа хүмүүс. Тэгвэл аялал яагаад тийм чухал юм бэ гэж асууна. Яа тэгэхээр аялахгүй ингээл амьдрал болоо л энэ ч гэдэг юм уу те.
аялын яг юун сайхан болоод гэдэг юм. Ер нь огт аялж үзээгүй хүмүүс бас зөндөө их байгаа шүү дээ. Тэ эсвэл олон орнууд руу их явцсан хүмүүс ч байгаа. Тэгэхээр яг энэ дундуур нь яг юу гэж хэлмээр байна энэ чи. Ер нь яагаад аялах тийм чухал юм? Аялахгүй байвал яах юм? Намайг аялал өөрөө маш их өөрчилсөн л дөө. Аха. Би өмнө аялдаггүй байхдаа би бас нэлээ өөрийгөө харлахan байсан гэж үзсэн. За би багасаа яг ажил хийдэг байсан. Тэгээд их сургуулийн төстэй бас нэг өөрийнхөө компаниг байгуулсан. Тэгээд тэр амжилттай авсан. Тэгээд их сургуулийн төгссөн ч одоо юу гэдэг эргэн тойрныхоо хүрээллийг хараад ч гэдэг юм. Тэгээд хүмүүс чинь нэг өөрсдөө хүмүүстэй харьцуулдаг шттэ. Тэр үед би өөрийгөө харьцуулдаг байлаа л та. Тэгээд тэр үед би болоод ч байгаа юм шиг тий. Ойд махтай ажил хийдэг байсан. Тэгээд компани байгуулчлаа. За ингээд ер нь бол бараг жигдэрчлээ тий. Өөрийнхөө компанид би ч одоо 7-8 жил ажиллачлаа. Айгу болцсон. Эргэн тойрныхоо амьдралыг харахаар ингээд болоо л энэ тий. Тэгээд тэр үед би одоо юу гэдэг жоох өөртөө бартан байсан болоо. Тэгээд их боддоо шүү дээ. Ухаан муутай байж. Жоох юм байж зэлгцэн. Тэгээд аялаад нэгсэн чинь нэг ойлгосон зүйл. Хүн өөрийгөө уруусаа үнтэй харьцуулахгүй байна. Хүн хараагүй зүйлээ мэддэггүй байна гэдэг бас ойлгосон. Хүн хараагүй зүйлээ мэдгүй, төсөөлж чадахгүй, мөрөөдөж чаддаггүй байна. Хүн яг ингээ аялаад ирсэн чинь би бол өөрийгөө хинж биш гэдгийг маш ойлгож байхгүй. Яг энэ үг хэлэх дуртай л та. Өөрийгөө 3 сая биш 7 тэрбумтай харьцуулж хөгжүүлээрэй гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл Улаанбаатараас гараад хилээндээс алхаад хинч таныг танихгүй тий. Яг хинч таныг танихгүй та хичнээн Монголд ингээд баян олонний танил одоо юу гэдэг юм хүн байлаа гэд Монголоос гараад хинч таныг танихгүй та яг л өөрөөрөө л байна. Энжи гэдэг хүн бол энжи л байна. Тэгээд чи тэр хүний нутагт яаж өөрийгөө илэрхийлж авах уу, өөрийгөө авч явах уу гэж чамаас бүх юм шалтгаална. Тэгэхээр заавал одоо юу гэдэг эргэн тойрондоо чи болооч байгаа юм шиг харагдаад байгаа юм шиг мөртлөө чинээ мэдхгүй төсөөлөөгүй маш гайхамшигтай хүмүүс бүр ингээд дэлхийд чинээ одоо өөрийгөө нэг өнгөлж байгаа юм байна шүү дээ. Тэгээ би тэгэхээр үнэлж чинь дэлхийд гарах үед маш жижиг маш өчүүхэн гэдэг аялалд эхлэх үед хүн өөрийгөө ямар өчүүхэн бэ гэдгээ бас ойлгож эхэлдэг гэж би бодчихсон. Яг үнэ. Би бас яг энэ жингээсэн ч бүр нэг хэлмээр санагдчихлаа. Одоо ингээд залуучууд хоёр төрлөөр өөрийгөө дүгндэг баг л та. Нэг нь бол би амар мундаг, би болж чадаад байгаа гэд нэг нь дүгндэг баг. Нөгөө хүмүүс нь бол нэг одоо юу гэдэг нэг албан байгууллагт ороод нэг албаны даргын дор ороод нэг загнуулаад те нэг өдөр тутмын нэг юм хэвийн амьдралаар амьдарч байгааг бодъё л та. Загнуулаад өө энэ ямар хэцүү юм бэ? Би энэ ажлыг хийж чадахгүй ч гэдэг юм уу. Нөгөө нь бол амар бардам явж байгаа. Энэ хоёр хүн хоёулаа гадаад яваад үзэх юм бол тэр нөгөө нэг стресстэй хэцүү байгаа юм бол өө миний асуудал биш юм байна штэ гэж бодно. Нөгөө мундаг гэж бодоод байгаа хүн нь одоо гадаад руу яваад юм үзээд эхлэх юм бол магадгүй өө би чи өөрөө жижиггүй юм байна штэ зүгээр өөрөөрөө л байх хэрэгтэй мэн гэдэг юм уу те нэг тийм өөр зүйлийг олж харах байх гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй ингээд гаццсан чим шиг хэцүү чим шиг мэдрэмж төрж байгаа бол тэр асуудал бол асуудал биш шүү. Гадагшаа явж бас юм үзээрэй гэж хүмүүст хэлэх гээд байгаа байхгүй юу санаа. Тийм. За тэгэхээр энэ чи ер нь амьдралынхаа одоо мэдээж зорилго байгаа хэл да хэд хэдэн тэр зорилго дундаа аялал ер нь хэддүгээрт байр суурь эзэлдэг бай. Хамгийн дээр үү. За зорилго байна. Хүн болгон одоо өөрийнхөө хоббитэй гэлтэй одоо хүн болгоо өөр юмнаас кайф авдаг тийм. Тэгээд би ч одоо миний хувьд болохоор аяллаас би кайф авдаг. Тэгэл яг шинэ юм үзээ, шинэ хүмүүстэй танилцаа, шинэ орчинд очихороо би ингээл бүр ингээл амар баярлал хүүхчиг ингээл бүр сэтгэл бүр ингээл хөөрч мөрөө. Тийм жоох хүүхчиг болчихсон шүү дээ. Тэгээд тэрнийхээ лөө бас аялдаг, тийм кайфыг мэдрэхийн тулд аялдаг. Тэгээд яг хөө нэлээд дээгүүр байр суурь эзэлнэ. Тэгээд яг аялаад байдаг бас нэг гол шалтгаан гэвэл би ч одоо мэдээж ирээдүйд гэр бүлтэй болно тийм. Хүүхэдтэй болно. Тэгээд тэр үед чинь би бол өөртөө гарах цаг зав гэхээс илүү өөрөөхөд гэр бүлтэй хүртэ цаг зав гаргана. Тэрнээс өмнө би
яг одоо single байгаа дээрээ одоо юу гэдэг ээж утлаагүй дээрээ би аялахыг гэж бас нэлийн зорж байгаа. Тэгээд яг хоо гэр бүл доктортой амьдралтай болох үедээ бол угаасаа би тэд нартай амьдралаа зориулах учраас биднээс өмнө эмчин гэдэг хүн яг юу хийж чадах юм те хэр хол явж чадах юм юу бүтээж чадах юм гэдгээ илүү сорж үзмээр байгаа учраас би аялдаг. Тэгээд ойрын хугацаанд ажил бол нэлийн дээгүүр явж байгаа айл болох ажил хийж байгаа боломжтой үед аялал бай гэж бодож байгаа. Их гоё сонсогдож байна. За энэжигийн хувьд бас Өмнөд Америк орнуудаар 6 сарын хугацаанд аялсан тий. Энэ аялал бол маш дурсамжтай их гоё аялал болсон мах гэж боддог байхгүй юу. Тэгэхээр нэг товчхон энэ аяллаа талаар танилцуулбал ер нь хэдэн орноор оров, ямар хугацаанд ер нь яаж аялав, ямар мэдрэмж төрөв, яа заавал тийшээ бас зорж утсан бэ ч гэдэг юм уу. Наач аим тэндээ басна. Би ч Өмнөд Америкт аялсан гэж төсөөлөөгүй бодоочгүй. Эсвэл мөрөөдөж байгаачгүй байхгүй юу. Би нөгөө зүгээр Америкийн визэд орсон ч. Виз нь гараагүй. Тэгээд виз гараагүй бас би амар гомдоод. Ямар сони би тэгтээ би тэр үед өөрөө визний адалтаа гаргасан юм билээ. Угаасаа Америк руу 6 сар би 6 сар аялахын виз хүссэн байхгүй. Тэгээд ингээд би 6 сар машинтай Америк руу аялах гэсэн юм аа. Тэгээд виз хүссэн чинь надад татгалцсан. Тэгээд би чинь тэр аяллыг төлөвлөөд 6 сарын турш төлөвлөсөн байсан. Яг аялна гэдэг. Тэгээд виз гараг болсон чинь виз гарахгүй гэдэг өнцөг бодол байгаачгүй яг ч юм гарна гэж төсөөлсөн. Яг цагаа туусан чинь гараагүй. Тэгээд за би одоо яах вэ гайхаад унсан. Тэгээд яг тэр үед болохоор Бразил 3 сар визгүй, Аргентин 3 сар визгүй байсан. Одоо болохоор Өмнөд Америк хэд улс бас визгүй болсон. Уругвай 30 хоног визгүй, Чили 30 хоног визгүй ч гэдэг амар болсон. Тэр үед болохоор зөвхөн 2 оронд 90 хоног визгүй байсан. Тэгэхээр за ер нь яваад үзье, Бразил явж үзье. Тэгээд Бразил руу явж ийсэн. Тэгэхээр явъя ч гэж яваагүй л дээ. Өө тэгж явсан юм чи аюу гоё ялт юм шүү бас. Төлөвлөөгүй. Төлөвлөөгүй маш олон зүйл гарч ирсэн. Тэгэл өргөч өрөөд гарсан. Гэхдээ миний амьдралтай хамгийн бас зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж би боддог. Өмнөд Америк бол ялангуяа Бразил маш үзэсгэлэнтэй. Би Бразил бүр 6 сар аялахынхаа 3 сарыг би Бразилд өнгөрүүлсэн. Яг гоо тойрон аялсан л та. Гэхдээ миний амьдралаас хийсэн маш зөв шийдвэрүүдийн нэг байсан. Тэгээд гэж би боддتي. Яхаас өмнө бас бодсон л та үгүй юм чи одоо тийм аюултай газар явах хэрэгтэй ч юм уу ч юм уу тий. Очоод амар юм болчвол яана гэж бас хүн юм чи муу зүйл бас бодогдсон айдас хүрэн. Тэгээд явсныхаа ачаар бас маш олон зүйл ухаарсан, маш гайхамшигтай газрууд үзсэн. Тэгээд тийм ер нь хүн өөрөө л нөгөө эрсдэл хийхгүй шампансаг буудуулахгүй гэж үг байдаг. Тэгээд бас эрсдэл хийсэн маш зөв байсан. Яг үнэ. Тэгээд яг явах ёстой байсан болоод ер нь явсан бах. Ярианууд ч сонсож байгаад бас аналог подкастын хүмүүстэй хүртэл таарлцсан гэсэн шүү дээ тий. Тэр харь оронд монгол хүмүүстэйгээ таарна гэдэг чинь айгу сонирхолтой санагдчихсан баггүй. Тэгээд би нөө аналог подкастыг өөрөө их сонсдог болохоор тэгээд яасан сонин тохиолдоё гэж бодож байсан. Тэгээд сонир байсан. Тэгшээ лагийн хоёртой яг Бразилийн карнивал гэдэг маш том баяр болдог. Тэгээд нэг амар ингээд самба мамба гэдэг бүжиг хийдэг тийм баяр байдаг шүү. Яг тэр үеэр таарлцсан. Тэгээд яасан гэдгийгсэн чи бид нар бүгдээрээ хаана хэлээ? Парагвай улсын виз мэдүүлээ. Парагвай улсын виз мэдүүлсэн чинь тэгшэл олсон л доо. Тэгээд виз мэдүүлчээ байжсэн чинь тэгшээ Парагвайгийн виз бас мэдүүлсэн. Тэгээд тэр үед нь Парагвайгийн элчин гайхсан ч хөө манайх ийм олон Монгол ингээд шууд зэрэг дараалж ингээд виз орж байгаагүй. Тэгээд гэдгийгсэн чинь тэгшээ амар тийм үгүй юм бол наач баг манай найз ахаа наатайхаа мэдээлэл өгч гэдгийгсэн. Миний мэдээллийг аваад Facebook-ээр над руу бичээд тэгээд уулзчихсан.
тэрийг сонирхолтой. Тэгээд хүний нутагт ингээд таарахаар маш гоё байсан. Их гоё санагдчихсэн. Тэгээд бид нар ч холбоогүй замаа хөөгөөд аялаад эхэлсэн чинь Чилд явж исэн чинь тэгшээтэй Чилийн их дэлгүүрт ингээд дахиад таарсан. Тэр амар санаа байсан. Ямар сайн би бүр гайхаад. Тэгээ шүү дээ. Ямар сайн. Тэгээд тэр чинь болохоор Чилд очоод 2 хоног гэрээс гарахгүй байж байгаа 3 дахь хоног дээр за хүний нөхөд ирсэн гэж одоо гарыг даа гэх ингээд ганц удаа гарсан чинь тэгшээтэй таарсан. Маш сонир байсан. Тэгээд уулзаад гайхаа. Тэгээд сая бас Монголд ирсэн цаад чинь тэгээд Монголд бас цагаан наттай явж ирсэн. Тэгээд цагаан нохотой намд бас таарсан. Тэгээд наагитай бас өөр үед маш их таарч байгаа. TEDx дээр уулзаа. TEDx-ийн дараа дахиж нэг номын солилцооны нэг event болоод тэр лекц уншиж бас таараад амар их таардаг. Юу болсон бэ гэхгүй энэ ч одоо энэ дэлхий чи жижиг юм биш үү гэх. Харин Монгол биш дэлхий өөрөө жижиг гэнэ. Дэлхий өөрөө жижиг юм биш үү гэх. Тэр их сонирхолтой санагдчихсэн. Би сая яг асуух гэсэн чинь өөрөө яг яриад эхэлж байна. Би ингэж боддог байхгүй ингээд аялал ер нь хүний амьдралыг өөрчилдөг гэдгийг энэ жилээр бас ингээд харж болох юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Айгүй олон боломжуудыг нээж өгсөн тий. Би ер нь тэгж хардаг. Тэгээд өөрөө яг юу гэж бодд юм бол гэдгийг бас асуумаар санагдаад байгаа. Тэгээд сая бас TEDx-ийн юунд илтгэл тавьсан тий. TEDx-д оролцоод 1000 хүний өмнө илтгэл тавина гэдэг бол бас шууд тавьчихад бол нэлээд хэцүү сандрахаас ахуулаад тий. Яг энэ үед яг ямар байсан, яг юуны тухай ярьсан бол би бас сонсгосон гэж бодоод нөгөө яг Монголд байхгүй болохоор сонсож чадаагүй. Тий. 6 сар TEDx YouTube-д тавигдсан гэдэг чийсэн. Тэгээд над руу TEDx-с холбогдоод залгаад тэгээд TEDx-д орох уу гэхээр нь би угаасаа TEDx би угаасаа өөрөө сонсдог байсан. Тэгээд би зэч өөрөө TEDx орно гэж бодоод. Юу эсвэл нэрээ тэгээд залгсан чи би сэтгэл хөдлөлөөр бодлоо. Тэгээд би хэлчихгүй юу. Тэгэл яг нөгөө лектор зарладаг өдөр нь хүмүүсийг харсан чи маш мундаг хүмүүс байсан. Тэгээд би би юу хийж байгаа бэ гэж. Би юу хийчихээ гэж би ч зүгээр тэр санаа зовоод маш бас тийм гайхалтай юм уу тийм сонирхолтой та. Тэгээд тэр хүмүүсээс бас сурцсан маш мундаг хүмүүс хийж бүтээсэн зүйлтэй тийм. Би болохоор зүгээр л хоббигоор нэг аялдаг, явдаг тийм. Тэгээд нэг хоббигоор бичдэг. Тэгээд би тэнд чинь өөр ингэ хийсэн зүйлтэй маш олон мундаг хүмүүс байсан. Миний бишэрдэг, сонсдог хүмүүс маш их байсан. Тэгээд би бол айж ихсэн л дээ. За би одоо энийг яах ёстой болоо тийм. Би амьдралдаа 1000 хүний өмнө хизээж гарч үзээгүй. Би ч олонний өмнө би ч багадаа маш ичимхий хөвгтэйсэн л та. Тэгээд олонний өмнө одоо гарсан гэвэл анхны тохиолдол гэвэл 1 сард би тэгэхээр аялагчдын групп дээр намайг event-д оролцуулаа. Тэгээд би тэр үед чинь нэг 50-60 хүн байсан. Тэр анх удаа л олон хүний өмнө 1 сард л ярьж үзсэн байхгүй юу. Тэгээд тэрний дараа TEDx бол 1000 хүн гэсэн чинь би бүр шоконд ороо. Тэгээд TEDx-ийн бичлэг чинь 24 цагийн дотор бичлэг нь дууссан. Тэгээд би бүр энэ хүмүүс ямар амар юм бэ гэж тэгээд TEDx-ийн хамгийн хэцүү зүйл нь нөгөө ярих сэдвээ олох байсан л та. Одоо би яг юу ярих ёстой юм болоо тий. Яг юу ярих уу? Яаж нэг заастан нэрээ 1000 хүний өмнө оних болохгүй юмсан. Ганцхан юм бодлоо байхгүй. Тэр олон хүний өмнө гараад тэгээд яг TEDx болохоос 2 хоногийн өмнө тайзан дээр гаргаж нөгөө нэг ганц яриулж үздэг. Тэгээд би ярьсан байхгүй 2 хоногийн өмнө. Хагасаа 4 дахь өдөр яг тайзан дээр хөнгөө байхад нь яриад тэгээд би тэр үед юу ойлгосон бэ гэсэн би гацаад ярьдгүй. Явдггүй дээ нөгөө миний бэлдсэн юм. Тэгэл би тэр үед за энэ чи минь ингээл олны өмнө ойргоо болд юм байж. Тэгэл одоо яана гэх ингээл санаа зовоод. Тэгээ нэлээ их бэлдсэн өдөр шөнөгүй маш их бэлдсэн.
уулзсан. Бас маш олон хүмүүстэй уулзсан. Найз нөхдөсөө бас зөвлөгөө авсан. Тэгэл за ингүүл ямараа ингүүл яах вэ гэж би чи дээрээс нь ажилтаа би ажлын хажуугаар тэрийг бас бэлдээд өстөө 2-7 хоног бол маш эрчимтэй бэлдсэн. Тэгээд яг тайзан дээр гарах үед маш гайхамшигтай мэдрэмж байсан. Тэгээд буугаад ирсэн чинь яг үндэ тайзан дээр би яг юу ярьснаа үндэ сайн санахгүй байгаа маа. Хүн нөгөө сандахад ичтэй шиг миний тарих өдөрсөн юм уу яасаа би яг юу ярьснаа сайн санахгүй байгаа. Буугаад ирсэн чинь юу Shark Tank-ийн нөгөө их төвч ах гэдэг шүү дээ. Тэр ах яг миний дараагийнх ярих байсан. Тэгээ буугаад ирсэн чинь тэр ах бүр наа өөрөө хурж ирээ, наа мундаг гэж хэлээ, наа би бүр тэр мундаг хүнээс тийм амар мундаг магтаал сонсоод тэгээд тэр хүн өөрөө хурж ирээ надад танилцж ин гэдэг бол миний нэр төрийн хэрэг байсан. Тэгээд аялал энэ бүх боломжийг надад олгосон. Тэгээд аялалтаа бас маш их талархаж явдаг. Тийм миний амьдралыг 2 жилийн дотор бол маш хурцтай бас өөрчилж байгаа. Чич наваг өмнө хоёлаа аялахаас өмнө хоёлаа танилцчихлээ. Ямар үгээс би мэдхэд ялгүй би бол зүгээр л нэг оюутан ажил хийдэг. Тэгээд мундаг л хийсэн шүү дээ тэр үед. Ялгаагүй л мэрэлттэй мундаг гэж бол илүү л мундаг болоод байгаа болохоос шүү. Тэгээд аялалтаа бас амьдралын боломжууд тэгээд олон бас яг хүмүүстэй танилцах боломжууд өөрийгөө нэг боломж юу хийж чадахыг харах боломжийг олгосон одоо энэ амьдралтаа бас талархмаараа тэгээд бас намайг TEDx-д оролцуулсан TEDx-ийн баг хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд маш олон хүмүүс бас дэмждэгт би бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг үнэ. За баярлалаа. За тэгэхээр энэ чиг маань бас хүмүүс хөвчлэн аяллаар нь мэдэх бах л та. Тэгээд энэ чиг болохоор аяллаас гадна зүгээр аялаад яваад байдгүй давхар маш олон ажлуудыг хамжуулдаг. За Азтай савар төрийн бас байгууллага өдөртөх зөвлөлийн гишүүн гэж явдаг бах тий. Би бүр удааг бол Тэгтээ хөөх юм нөгөө. Аялал зэглээд Азтай савартай цаг хугацаа бараг гаргаж чадахгүй байгаа. Тэгээд бас Азтай саврынхандаа хайртай шүү гэж хэлээ да. Азтай саврын хүмүүс бас яг Азтай саврыг яг ямар төрөмс олгын талаар яриад байна гэд гайхчихж магадгүй. Тэгэхээр энэ талаар нэг товчхон мэдээлэл өгвөл. За Азтай савар төрөмс байгууллага амтан тааштай залуус гэж явдаг. Манай Азтай савар маань яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр боломжинд байгаа нохоо муурыг тийм ялгуулах. Бид нар одоо байгууллагатай 5 жил болсон байна. Яг 5 жилийн маш их нүүр хөдөлмөрөөр бас хүмүүс Азтай саврыг мэддэг болсон байна. Маш олон хүмүүс дэмждэг болсон. Одоо нэг нохоо гомчнаас бид нар авраад тэрийг эзэнтэй олгоод вакцины болгонд оруулаад тэгээд спей буюу спей гэж нэрлэдэг. Тэгээд үчил махмис ажиллагаар хийлгээд нэг ер нь бол нохоо муур гэдэг чинь жил 2 удаа ороод ордог. Тэгээд зулцгаал нэг 2-оос 3 гардаг. Жил болгон нөгөө гарах зулцганд ихсдэг тийм. Нэг нохоо 6 жилийн дараа 64,000 болж пирамидын цэглэхээр мөрцдөг. Тэгтэл одоо спей буюу үржил ахмис ажиллагаар хийснээр нөгөө нэг амт чинь нэг хэрэг амтаа 6 жилийн дараа нэг ширхгэл байна. Нохоо муурч өөрөө нэг 15-аас 20 жил амьдардаг. За тэгэхээр нөгөө нэг 20 жилийн турш нөгөө нэг амтнаа та нэг хайртай амттай болоо спей хийчихлээ. Тэр амтныгаа зулцглуулаад тэгээд зулцгын ингээд хүн амтнд өгөө зөвлөе. Бас хэцүү шттэ манай Монголч чинь нөгөө зулцганаас ирээдүйд сайхан амьдраач үгүйчүүдээ эсвэл алга болоод эсвэл дайрлаад ч юм уу жоох хэцүү түүхүүдээр хастаа маш их байдаг. Тэгээд ер нь бол яг амтны сайн дурын байгууллага гэж хэлж болно. Бидний зорж байгаа зүйл нь болохоор спей буюу үржил ахмис ажиллагаар бид нар шелтер хийж үзсэн, мал хэмтлэг хийж үзсэн. Тэгээд болохоор бид нар яг хүүхдийн төлөө сайн дурын байгууллагууд маш их байдаг. Ягаад амтны төлөө бас сайн дурын байгууллага гэж болохгүй гэж тийм. Манай Азтай саврууд яг амтны хэлсэн ганц Монголд байгаа сайн дурын байгууллага байгаа. Тийм яг үнэ. Би бас Facebook-ээр хардаг л та. Тэгээд
одоо юу гэдэг машин дариулаад ч юм уу амар гэмтцэн амтнууд амтын ирдэг тий нохой мороод ирээд тэгээд за ингэж имчиллээ ингэж туслаарай эсвэл ингээд эзэн бол хүн байна уу гэ бас хайж олж өгдөг. Тэгээ би бас ерөөдөө хараал яж дээ. Өө ямар гоё амтны төлөө гэсэн сэтгэлтэй юм бэ гэд. Тийм байлаа байсан. За өөр энжигийн маань хувьд яг ерөнхийдөө өдөр тутмын өдрүүд нь яг юу хийж эхлээд юу хийж дуустдаг вэ гэдэг юм уу тий өдөр тутмын амьдралаа ерөнхийдөө товчхон танилцуулаад би болохоор яагаад энэ асуултыг асуудаг вэ гэхээр хүмүүс бас нөгөө нэг дундуур нь ийм хийдэм байх гэж сонирхоод нөгөө нэг ядаж юу гэдэг юм одоо хобби нэмэгдэх юм уу эсвэл зуршлаас нь суралцах ч гэдэг юм уу ийм зүйлийг бас олж авах гэж боддог байхгүй юу? За хобби ярих гэсэн юм уу ажил ярих гэсэн юм уу? Ер нь бол өдөр тутмын амьдрал чинь ер нь яаж өнгөрдөг вэ? За Монголд болохоор би бол яг ажлаа хийгээл явдаг. Өглөө босоод ажилдаа яваад тэгээд орой ажлаа тараад тэгээд би Rotary Club гэдэг бас байдаг. Rotary Club-ийн бас гишүүн байгаа. Манай сайн дурын ажил бас хийдэг. Маш олон сайн дурын ажлууд хийдэг. Одоо жишээ манай Rotary Club-ийн нэг хийсэн зүйл бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд яг төгссөн үед одоо яг хийдэг болсон байгаа. Саяхан төгссөн хүмүүс бол бас мэдэх баг. Дүнгэлт хөрхөөр хүүхдийн сонсголыг шалгадаг болсон. Тэгснээр тэр хүүхэд сонсголын ямар нэгэн бэрхшээлтэй байна уу үгүй байна уу гэдэг тодорхой болчтой. Тэгэхээр сонсголын бэрхшээлтэй бол багаас нь тэр арга хэмжээг нь аваад аппарат зүйлгээд эсвэл массажлал авах боломжуудыг бас нэгээд өгчдөг. Тэгээ өөрөө нөгөө сайн дурын ажил юу гэх юм ацтаа савар тэгээд хүүхдүүдэд бэлэг тарах марах ч юм уу тийм дурандаа нэлээ хийдэг байсан л та. Тэгээ явж идэл Rotary Club-ийн талаар сонсчоод яг өөрөө очиж үзсэн. Өөрөө очиж үзээд энэ хүмүүс яг юу хийдэг ингээд. Гэтэ яг ацтаа саварт би ажилдаг багт нэг ойлгосон зүйл нь болохоор би оюутан багтаа манайх ийм ацтаа савар аз вет гэдэг эмнэлэг байгуулаад эмнэлэг байгуулаад тэгээд би хичээлээ тараад шууд эмнэлэг рүүгээ гүйдэг. Тэгвэл манай сургуульч би ангаах эмчүү би ангаах сургууль 3 дахь эмнэлэгт байдаг. Манай эмнэлэгч юм болохоор яг 3 дахь эмнэлэг уртлын автобусны бодлоор өгдөгсөн. Тэгээд тэрэн дээр шууд хичээлээ тараад оройн гүгээл очдог. Тэгээд нөгөө нохоо муураа цэвэрлэх тэгэл өөр зүрх ажил машлыг хийдэг. Гэтэ тэр үед би юу болсон бэ гэхээр хүн за би энд нэг 5 6 нохоо аваад идэв тийм. Гэтэл цаана нэг 100 нохоо өгч явах боломжтой. Би ер нь том хөдөлгөөний тулд хүн өөрийгөө илүү олон хүн туслахын тулд өөрийгөө хүн илүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Илүү хөгжүүлээд илүү том зүйл дээр ажиллавал илүү том тус хүрэх юм байна гэдэг маш ойлгож ирсэн. Тэгэхээр яг том хөдөлмөр байвал илүү өөрийгөө хөгжүүлээд тэгээд том төсөлтөөр ажиллавал илүү далаацтай, илүү том байх юм байна гэдгийг ойлгож ирсэн. Тэгээд Rotary Club маань яг тэр боломжууд төслүүд дээр дандаа ажилладаг. Тэгээд төслүүд дээр ажиллаа том үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр за нэг иймэрхүү сайн дурын ажил гэвэл нэг иймэрхүү сайн дурын ажил хийдэг. Тэгээ боломжоор яг миний нэг хүсдэг зүйл байдаг. Хүн болгоом бас нэг өөр зүйлээс кайф авдаг тийм. Гэхдээ бас миний нэг кайф авдаг зүйл бол би нэг хүнд туслахаараа ч гэдэг юм уу тийм. Туслахаараа ч гэдэг юм уу. Тэрнээс амар кайф аваад идэг. Хүн ер нь кайфын төлөөлгөн ямар нэгэн зүйл хийдэг шүү дээ. Тэгээ яг тэрнээс кайф авдаг учраас сайн дурын ажлууд хийдэг. Тэгээ сайн дурын ажлууд хийснээр бас маш олон зүйл сурдаг. Маш олон зүйл сурснараа ирээдүйд илүү том хөдөлгөх боломжтой болох болов гэж боддог. Яг өдөр тутмын ажил маань гэвэл яг өглөө ажилдаа явна орой тэгэл сайн дурын ажил ажиллаа хийн. Тэгээд өөр зүрийн яг хөгжүүлэх юмнуудаа бас хийх дуртай. Тэгээд яг сүүлийн хагас жилийн хугацаанд гэвэл би нөгөө эрхүүрөө дугуйтаа аялах гээд байгаа. Тэгээд яг дууныхаа сэтгэлийг сүүл маш их хийсэн юм байна л та. Тэгээд одоо Японд хийж чадахгүй байна. Тэгээд яг одоо болон сарын дээр эрхүүгийнхаа аялал гарах гээд шууд Монголд очиж шууд эрхүүгийнхаа аялал гарах гээд байгаа. Тэгээд бас нэг өөрийгөө сорьсон сорилт болох болов гэж би бол бодож байгаа. Чадах хэсгээ мэдгүй байна. Тэгээд дан дугуйтай л явна гэсэн үг шүү дээ, тий? Тэгэхээр асар их төвчээр бас шаарддаг.
том зорилготой. За NG-ийн хувьд шүү дээ яг 20 жилийн дараа гэж өөргөө бодож үзсэн үү? За магадгүй олон жилийн дараагаар төсөөлж ийсэн л бахал та. Гэтэ ер нь одоо нэг 20 эдтэй гэхэд нэг 40 эдтэй нэг би ийм байх болов ч гэдэм үү. За миний байгаа орчин Монгол улс маань ийм болох болов ингэх болов гэх тийм төсөөлсөн зүйл байдгүй. За 20 жилийн дараа юу? Би өөрөө одоо юу гэдэг хүн нөгөө байхгүй зүйл өгсөн гэдэг шиг одоо яг би нэлээд гэр бүлтэй хүн л дээ. Сайхан гэр бүлтэй болсон байх болов гэж бодсон. За. Гурван хүүхэдтэй, хоёр нохотой, хоёр бууртай. За. Хүүхдүүдээс их амттай ахна шүү. Тэгээд би л хэсгийг мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол тэгээд хүн зөв явж байхад амьдрал бас биеийг харамгүй хайрлах болов гэж би итгэдэг. Тэгээд аль болох ингээд зөв явахыг хичээдэг. Зөв явна гэдэг нь бас янз бүрийн хүн болгоны хувьд янз бүрийн ойлголт байдаг. Би өөрөө их буурчинсан хүн. Тэгэхээр өдөр тутамдаа чи яг юу хүсэж байна? Юу ингээд хийх гэдэг те. Одоо таны амьдрал ер нь бол ямар ч хийж болно. Хүний амьдрал чинь бас хэцүү шттэ. Хүн болгон өөрийн гэсэн туулж байгаа нэг зовлон байдаг те. Хүний өнцгөөс ингээд өнцгөөс харуулах нэг л жаргалтай амьдрал ихтэй хүн болгон доор нэг туулж байгаа нэг зовлон байгаа. Тэр болгоныгоо туулсныхаа дараа бас тэр хүн чинь арай их өвчтэй болдог те. Таны одоогийн амьдрал ямар хэцүү байж болно гэхдээ өөрийнхөө хүсэж байгаа мөрөөж байгаа зүйлийг багаар хийгээд тэрнээ нэг жоохон цаг гаргаа яваад хахад тэр нэг хас жилийн дараа жилийн дараа ч үгүй юм те. Биелсэн байх бас боломжтой. Тэгэхээр багаар хичээж идэл тэгээд миний хүсэж байгаа бодож байгаа юм болох байхаа гэж би бодчих. Тэгэлгүй яах вэ? За миний бас нэг асуухыг хүсэж байгаа зүйл гэхээр NG-ийн хувьд ингээд хизээч өөрөөсөө орхиж чадахгүй гэсэн тийм зуршил байдгүй. Би өөр энэ зүйлийг байнга л хийсээр байх болно гэж ямар ч завгүй хэцүү байсан ч гэсэн хийдэг тиймэрхүү зуршил байгаалаа. За зуршил за зөндөл юм байна л та одоо. Юу юм баха. Би бодоход хүнд туслахаараа л ер нь тийм кайф авдаг эсвэл нэг амьтантай ойрхон байгаараа л кайф авдаг. Тэгээ яг би бодож байлаа би амьтангаас бол холдож чадахгүй байх гэж би боддог. Миний ирээдүйн бас зорж хүсэж байгаа зүйл гэсэн хин нэг тус болохыг би бас том зүйлээр тус болохыг илүү үзэж байгаа. Тэгээд хэдэн жилийн дараа би тэ ямар нэгэн зүйл бас нэг төсөл дээр ч ямар нэгэн зүйлд бас нэг орцсон, тусалцсан, хин нэгэн хэрэгтэй зүйл хийцэн Монгол улсынхаа төлөө, ард иргэдийнхаа төлөө ч юм эсвэл ядаж нохоо муурхаа төлөө нэг хэрэгтэй зүйл хийцэн байх болов гэж бодож байна. Тэгээд хүн болгол янз бүр гэдэг яг уу миний нэг зорддог зүйл бол нэг л амьдарч байгаа хорвоод тий бас нэг хин нэгэн тус болчих юмсан л гэж үздэг. Тэгэхээр энэ чигээрээ явсаар гай болох ах уу гэж бодсон. Тэггүй тий. Тэгээ хоёулаа сая ярилцлага маань төсвөл хэсэг рүүгээ аяллаасаа нэлээ хазаагаад бас илүү нөө хувь хүний нөө хийж байгаа ажил нэлээ орчлаа л да. Тэгэхээр ерөнхийдөө подкаст маань энэ хүрээд өндөрлж гин. Гэхдээ NG-ийн маань хувьдаас нөө хэлий ярих гэсэн зүйлийг бас асуугаагүй байж магадгүй тийм зүйл байвал мөн залуусыгаа яг аялалтай холбоотой уриалаад хэлэх зүйл байвалаас хэлээч. Аялалтай холбоотой юу? Эсвэл аялалтай холбоогүй ч гэж болно. Ер нь залуустай хандаад. За яг уу хүн болгонд өөр юм бэрхшээл байгаа тийм. Одоо таны амьдрал яг ямар ч хийж болно гэхдээ тэр болгон бэрхшээлээ даваад явхад амьдралаас биелгээ харамгүй байна гэдэгт би бас итгэдэг учраас энэ бас хэлмээр байна. Тэгээд өөрийгөө таниагүй, өөрийгөө мэдээгүй байгаа бол аялаад үзээсэй гэж үзэж байна. Тэгээ одоо бол маш олон боломжууд бас нэгдсэн. Тэгээ бид нар ч одоо яг маш гоё үед бас амьдраад байна л та одоо. Дайндаа ч багт хамгийн peaceful үед амьдарч байгаа байхгүй юу? Тэгэхээр аль болох өөрийгөө өдөр шөнөгүй хөгжүүлээсээ залуучуудыгаа тэгээ нэг
зүгээр нэг мөнгөний ардаас ч гэдэг юм уу, нэр хүндний ардаас ч гэдэг юм уу, бас бити яваасаа, өөрөө нэгэнтэй бити харьцуулаасаа. Наад бол чиний хийж чаддаг зүйлийг энийг хийж чадахгүй тийм. Одоо миний хийж чадж байгаа, миний хин нэгэнд ямар нэгэн ав тал байдаг л аахгүй. Тэгээд тэрийг илүү ойлгоосаа, өөрийгөө илүү ойлгоосаа. Тэгээд нэг амьдарч байгаа дээр бас утга учиртай, өөрийнхөө төлөө, мөрөөдийнхээ төлөө илүү бас зориосоо л гэж хүсэж байна. Би ч гэсэн өөрийгөө хайгаал явж байна л та би нээр бондогч биш гэж. Хаана юу вэ? Би юу хийж чадах вэ? Миний амьдралын зорилго юу вэ гэж хүн болгоо хайж явдаг тийм. Тэрийг туршиж үзээд тэгээд аялмаар байвал зүгээр аялаа л үз. Өөрөчөө үрээд аялахын тулд төлөвлөх хэрэгтэй л дээ. Тэгэхээр ойр зургийн төлөвлөгөөгөө сайн гаргаад мэдээлэл маш их Монгол хэл дээр маш их аяллаа тухай мэдээлэлүүд хүмүүс маш их бичдэг болсон. Тэгээд тэр талаар маш сайн уншаад үзээрэй. Тэгээд аялаад үзээрэй. Аялаад үзэхээр яг юу гэдэг ойлгодог л таа. Илүү би яг юу ёстой байсан гэх мэт надад гівэнд ингээд толгой ингээд шууд ингээд ажиллаж хэлдэг тийм уууд байдаг. Тийм учраас яг аялаад илүү донтож хэлдэг болов гэж би боддог. Тэгээд яг үнэ. Яс дэмжиж гин гэ. Тэгээд би бас их ингээд баярлж байна л да. Подкастаа хийгээд яг одоогийн дугаар маань 9 дахь дугаар маань баггүй юу? Энэ хугацаанд 9 хүнтэй ярилцахад 4 дахь дугаар 5 дахь дугаар болохоор 4 хүн оролцсон. Ингээд нэг 10 дүүнтэй ярилцахад бүгдээрээ айгүй гоё сэтгэлээсээ цаг зав гаргаад ярилцж байгаад миний хувьд болохоор маш их баярлж байгаа. Жишээлх юм бол Ингчингийн маань хувьд, Энжигийн маань хувьд Япон орноос аялж явж байхдаа цаг зав гаргаад бас ингээ подкастт оролцож байгаад бол миний хувьд бол маш их баяртай. Тэгээд битэрийн ярилцлагаас бас өөрт хэрэгтэй, өгөөчтэй бас сонсъё гэжсэн зүйлээ сонсож авсан бол бас маш их баяртай байна. Дээрээс нь Энжи маань цаашид 1000 хүн биш 10,000 100,000 хүний өмнөөс өөрийн үгээ, өөрийн илтгэлээ бас тавих байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Яг тэгвэл маш том зорилго тавьж байгаа учраас тэр одоо хүрх цэг нь илүү том болно гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр ирээдүйн бүх зүйлд нь гоё амжилт хүсье. Тэгэд оролцсондоо маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд ер нь бол ямар нэгэн зүйл хүсчихвэл багаар хийгээд явж ирэх зүйл болно доо гэж хэлмээр. За баярлалаа. За тэгээ нэмээд хэлэхэд манай давтагдчихгүй подкаст маань Facebook дээр кириллээр давтагдчихгүй гэж бичих юм бол шинээр пэйж хуудасаас нээсэн байгаа. Та бүхнээс ороод дагаад мэдээлэлтэй бас байн холбоотойгаараа гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. За